Сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зочны ярилцлагад тавтай морил. Өнөөдрийн миний зочноор Хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Арин болд оролцож байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За, миний хувьд энэ 7 хоногт газар тариалангын салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар тариалан эрхлэгчид олон зүйлийг ярьж байгаа учраас энэ тал дээр бас Хүнс хөдөө аж ахуйн яам тодорхой ойлголтыг өгөх байхаа гэдэг үднэс таныг урьсан байгаа. Тэгэхээр импортын Улаанбаатар асуудал мөн тариаланчдыг дэмжсэн хөнгөлтэй зээлийн бодлогыг одоо яаралтай шийдвэрлэж өгөхийг тариаланчид төсөөд байгаа юм л да. Тэгэхээр энэ асуудал ер нь ямар шатанд тавьж байгаа вэ? За, өнгөрсөн жилийн зам бас тохиосны улмаас гадар тариалангийн салбарт баггүй хэмжээний ураг цаалдаж уцаалтсан бол тухайд бол мэдчихэд мэдж байгаа. За, өнөөдөр холбогдуулаад бас Хүнс хөдөө аж ахуйн өнгөрсөн жилийн зунаас эхэлж энэ жилийн хаврын тариалтанд бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр бэлтгэж дууссан. Хэрэгжилтийн шалтгаанаар явж байна. За, мэдээж өнгөрсөн жил бас тодорхой хэмжээний ургацыг тариаланч иргэд аж ахуйн нэгжүүд алдсан учраас энэ эргэлтийн хөрөнгөний зээлэл заашгүй шаардлагатай юм байна гэж одоо Хүнс хөдөө аж ахуйн сайд үзээд тухайн асуудлыг улсын хурлд оруулж шийдвэрлэсэн. Улсын хурлын тогтоолоор одоо гадар тариалангийн дунд хугацааны хөтөлбөрийг батлаад одоо энэ тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгөний их усрыг хөгжлийн банкнаас шийдвэрлэхийг даалгасан юм улсын хурлын тогтоолыг Хүнс хөдөө аж ахуйн боловсруулж оруулж батлуулсан. Энэ яг гаюу энэ хүрээнд Засгийн газар бас Хүнс хөдөө аж ахуйн яам өнгөрсөн 1 сард гадар тариалангийн салбарт дунд хугацааны хөтөлбөр боловсруулж оруулж батлуулсан. Энэ хүрээнд хөгжлийн банкнаас 100 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ хаврын тариалтанд зориулж цонхолтой зээл олгоё гэсэн ийм асуудлыг шийдвэрлэгдээд тухайн үед нь хөгжлийн банкны хөдөө аж ахуйн яам бүх одоо нэгч одоо компаниг бол дэлгүүгээр одоо 1500 орчим компаниудын нэрийг бол ямар ч байсан хөрвүүлсэн байгаа. За, зүгээр энэ ташаанд хэлэхэд өвчтөр бас хөгжлийн банкны зээлийн ороо хуралдаад ямар ихний ээлжинд 25 тэрбум төгрөг гаргах боломжтой гэсэн асуудлыг шийдвэрлээд өнөөдөр төлөөлөх хөтөлбөрт оруулж шийдвэрлэх юм байна лээ. Ингээд шийдвэрлсэн тохиолдолд одоо холбогдох арилжааны банкудад одоо бид тариал эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хөрвүүлнэ. За, ингээд одоо тухайн салбаруудаасаа зээл тусламж аваад явнаа. Энэ зөв нэмэлт зүйлийг хэлэхэд Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа тариал эрхлэлтийн сан гэж байдаг. Эндээс бид нар тодорхой хөнгөлөлтөй үнээр хөнгөлөлтөй нөхцлөөр үрийн будаа, бордоо, уран хамгааллын бодис шатхууныг нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ маань яг шууд утгаараа тариаланч иргэдэд дэмжлэг болж явдаг. Тухайн одоо жишээ нь уран хамгааллын бодисыг 100% худалдаж авах боломжгүй бол 30% тариал эрхлэлтийн сангаас өрсөлдөж авч одоо тухайн бодис одоо материалыг өгөөд 70% одоо их хамрын ургацаас нь авдаг ийм зохицол байдаг. Тэгэхээр энэ жилийн тухайд бол ямар ч байсан тариал эрхлэлтийн хэмжээ сан дээр одоо өнгөрсөн жилээс дордуулахгүй байдлаар энэ жилийн дэмжлэг урамшууллаа шийдээд явж байгаа. Бэлтгэл ажилдаа орцсон одоо хэрэгжиж эхэлж байна. Харин энэ телевиз үзэж байгаа иргэн аж ахуйн нэгж байвал одоо яаралтай тариал эрхлэлт дэмжих сан дээр очиж гэрээ хэлцлээ хийж одоо үрийн будаа, бордоо, уран хамгааллын бодисыг гэрээ хэлцлээ хийгээч гэж би уриалмаар байгаа. Эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас санхүүжилт маягаар олгоно гэдгийг хэлж байна, тийм ээ. Тэгэхээр энэ 25 тэрбум одоо төгрөгийн санхүүжилтэнд одоо тухайлбал эхний ээлжинд ямар компаниуд багтсан гэдэг юм уу те шаардлага тавигдах уу? Яг хөө зарим нэг томоохон гэдэг компани захирал одоо холбооны ерөнхийлөгч гэсэн ийм хүмүүс маань бид энэ мөнгөийг чинь бол одоо энэ жилийн хамрын тариалтанд ашиглахгүй. Өнгөрсөн жилийнхаа одоо үр зээлийг дармаар байна. Хөнгөлтэй зээлийг чинь нэг зээлийг чи аваад өнгөрсөн жилийнхаа өндөр хүнтэй хүүтэй зээлээ төлмөр байна гэсэн шиг яриад байна л да. Ингэхгүй уучлаарай. Ийм зүйл байхгүй тийм ээ. Энэ зээл одоо өнөөдрийн хөнгөлтэй зээл бол одоо энэ жилийн хаврын тариалтанд хийж байгаа энэ үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой хөтөлбөр улсын хурлын тогтоолсон газрын тогтоолын шийдвэр тэгж гарсан байгаа. Тэгэхээр энд бол одоо заавал тэр нь энэ нүг гэсэн юм байхгүй. Энэ өөрөө хөгжлийн банкны иргэн төлөгдөх их усвартай зээл учраас арилжааны банкаар дамжиж шийдэгдэнэ. Арилжааны банкаар шийдэгдэнэ гэдэг маань одоо арилжааны банкн дээр одоо иргэн аж ахуйн нэгжүүд зээлээ яаж судлуулд юм бэ? Тэр жамаар судлуулаад хамгийн түрүүнд зээлийн гарсан компаниуд аж ахуйн нэгжүүд зээлээ аваад одоо тэр одоо холбогдох зээлээрээ хаврын тариалтанд л зарцуулах ёстой. Өөр одоо машин зэрэг онж авч болохгүй, үр ширээ дарж болохгүй. Энэ зээлээр бид нар бол тухайн тариалж иргэн аж ахуйн нэгжүүдэд тариалтандаа зарцуул. Энэгээрээ өрөө ав, будаага ав, бордоогоо ав, овон хамгааллын бодисоо ав, шатхуунаа ав. Ийм л асуудыг тавьж байгаа. Тэгээд дээрээс нь одоо мэдээж одоо иргэн одоо босод ажиллагчдаа урьдчилгаа цалин олгодог бол энд одоо цалин хөсөндөө олго
өөртөө бити зарцуулаад гэж хэлмээр байна л да. Тэгэхээр ингэж ойлгож болохоор тариалан эрхлэгчид банкн дээр очиод энэхүү одоо хөнгөлтэй зээлийг авъя гэхэд нөхцөл байдлаас бэлэн болсон байгаа. Зээл авахд бэлэн болсон байгаа гэж ойлгож байна. Одоо өнөөдөр хөгжлийн банкнаас асуудлаа шийдвэрлээд одоо арилжааны банктай холбогдох гэрээ хэлцлээ. Энэ банк санхүүгийн байгууллагууд хоорондынхаа гэрээ хэлцэн жоохон дагуу явагдана. Бид нэр зөвхөн одоо нэр бодлон гэрээнийхээ төслийг одоо арилжааны банкудад хөргүүлнэ. Ер нь бол бид эхний ээлжинд хэлсэн 1500 орчим иргэн аж ахуйн нэгжүүдийн нэрийг хөгжлийн банкнд эхний ээлжинд хөргүүлсэн байгаа. Энэ аль нэг сард хөргүүлсэн байгаа юм. Мэдээж хөгжлийн банкны их усыг өөрөө бас мөнгө санхүү гэдэг маань хэцүү байдаг учраас тодорхой их усроо шийдсэний үндсэн дээр энэ шийдэл гараа явдаг байх. Яг өнөөдөр өчтөрийн байдлаар зээлийн хараа шийдвэрлэх гэдэг нь одоо ямар ч байсан эхний ээлжийн 25 тэрбум төгрөгийн их усрыг шийдвэрлээд зээлийн хараа шийдвэрлэжээ гэж ойлгож байна. Манай улсад 1500 орчим газар тариалангийн компани байгаа гэж та түрүү хэлжсэн. Тэгээ энэ компаниуд бүтэн жилийн одоо үр тариалт хийхэд хэсгийн төгрөг зарцуулагддаг юм болоо. Дараагийн ээлжийн 25 тэрбум төгрөгийн дараагийн ээлжийн санхүүжилт хэзээ шийдэгдэх вэ? Дараагийн ээлж гэдэг юм уу, одооны ээлж гэдэг юм уу, энэ өөрөө банк санхүүгийн байгууллагын их усроо шийдэгдэж байгаа учраас тухайн одоо банк санхүүгийн одоо банк байгууллагууд маань банкуд маань их усроо шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Ер нь 1000-аас 1200 одоо 1500 орчим иргэн бол одоо бүх төрлийн тариалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ одоо юу тариалдаг гэдгээс хамаарч одоо харилцан адилгүй зардал гардаг. За өнгөрсөн жилийн тухайд бол одоо бид нар 110-ны өнөөдрийн байдлаар бид нар тариалал эрх дэмжих сангаас хүнс сэдвийн аж ахуйн мэдээлэл ирүүлээд байна. Ямар ч байсан 111 мянган тонн хүнсний улаан буудайг одоо хүнсний үйлдвэрлэлд болоод тариалал эрх дэмжих сан манай тариалан чиглэлд тушаасан байна. Энэ тушаасан одоо бодаанд нь хууль заасны дагуу одоо тоон тутамд нь 50 орчим мянган төгрөгийн урамшуул болгохоор шийдвэрлээд явж байна. Энэ урамшуул нь ч гэсэн энэ жилийн тариалт хийж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд бас нэлээд дэмжлэг болж яг одоо тариалж байгаа тариалтанд нь хэрэг болох байхаа гэж бид зүгээс үзэж байгаа юм аа. Тэдний тавиад байгаа дараагийн нэг чухал шаардлага нь импортын улаан буудаа асуудал. Өрийн улаан буудаа байхгүй байна. Импортын улаан буудаа маш их байна гэдгийг хэлээд байгаа. Одоо 2 жилийнхээ нүүрсийг шахав бэлтгэсэн байна гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ тал дээр ямар тал? За жилдээ яг хүнсний өрийн улаан буудаа бол манай улсын хэрэгцээ бол 47-8 орчим мянган тонн өрийн улаан буудаа хэрэглэж тариалтаа хийдгээ. Харин одоо гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний хувьд бол сарда Монгол улсын нийт хэрэгцээ бол 22 мянган тонн гэж тооцдог. Энийг хүнсний улаан буудаанд шилжүүлвэл 26-аас 27 мянган тонн хүнсний улаан буудаа сарын хэрэгцээнд байдаг. Жилдээ болохоор одоо 250 орчим мянган тонн гурил дээр хэрэгэлдэг. Юун жилж өснөр бол одоо энэс 320 орчим мянган тонн хүнсний улаан буудаа улсын хэрэгцээнд байдаг. За өнгөрсөн жилийн тухайд бол яг 10 сард 111 мянган тонн цэврээр бодлоход хүнсний улаан буудаа хураасан нь одоо энэ яг цэрхлэгээрээ тооцвол энэ 3.5 орчим сарын хэрэглээ байгаа. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн түвшинд бол өнгөрсөн жилийн дотоодын хэрэгцээнээс худалдан авсан хүнсний улаан буудаа нөөц дууссан, гурилан үйлдвэрүүд дууссан. Яг өнөөдрийн байдлаар бол одоо бас гурилан үйлдвэрүүд маань импортын улаан хүнсний улаан буудаагаар гурил үйлдвэрлээд дотоодын гурилан хэрэгцээг хангаад явж байна. Яг одооны өнөөдөр бас өчтөр авсан мэдээгээр 50 орчим мянган тонн хүнсний улаан буудаа орж иржээ гэсэн галын статистик үзүүлэлт байна. Энэ өөрөө ердөө 2 сарын нөөцөө. Өөрөөр хэлбэл одоо хүнсний улаан буудаа орж ирэхгүй бол энэ хүнсний ялангуяа гурилан бүтээгдэхүүн талах энэ өөрөө хэрэглээ маань бас хомсдолд орж тийм ээ. Хомсд оруулаад үнэ өртөг өссөн, зохиомл хомсдол бий болсон, зохиомл үн бий болсон тийм ээ. Ийм байдалд орох юм аа. Тийм учраас манай энийг одоо иргэд үзэгчид зөв ойлгох хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр хүнсний улаан буудаа байхгүй бол бид нар талах байхгүй, гурил байхгүй бол одоо бид стратегийн хүнс гэж бидний хэрэгцээ өнөөдөр Монгол улсын одоо хууль зааснаар ингэж тооцож явдаг. Бидний үндсэн хэрэглээ бол яа харахгүй гурил мөн, мах мөн. Тийм хамгийн үндсэн хэрэглээ болсон гурил маань ингээ хомсдолд орчвол болохгүй. Тэгэхээр бид нар ямар ч байсан ирэх 8-9 сар хүртэл бид нар ямар хүнсний хомсдолд оруулахгүй, гурил буудааны хомсдолд оруулахгүй байхаар үйл ажиллагаа зохицуулаад явна. Харин импортын буудааг дотоодд үйлдвэрлэж байгаа будаатай өрсөлдүүлэх журмаар явахгүй. Энийг бол дотоодын илүү худалдан авах хүчийг, дотоодын үйлдвэрлэгчийг дэмжих ийм бодлого явж байдаг. Ер нь цаашдаа ч гэсэн тэгж бодлого явнаа.
яг үнний хувьд бол хэлээ л та. Жишээ нь өнгөрсөн жил 570 орчим мянган төгрөгөөр дотоодын хүнсний улаан хүнсний улаан буудаа үн тогтсон юм аа. Гэтэл яг өнөөдөр өвлийн байдлаар импортын будааны үн ханшийг харж байхад гайлын татвар 10%, нэмэгдсэн үртгийн албан татвар 10% төлөөд байхад нэг 480 орчим мянган төгрөгөөр орж ирж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл яг импортын будаа бол тодорхой хэмжээгээр хамаагүй хямдхан 10-аас 12-3%-аар доогуур татвар төлөөд орж ирж байгаа юм шүү дээ. Энэ тохиолдолд бол мэдээж гурилын үн болон бусад зүйл бол хямдхан өсөхгүй байх, бас хямдрах ийм нөхцөл болцоо байдгийг. Гэхдээ энэ өөрөө үндэсний аюулгүй байдал, одоо хүнсний хангамжийн асуудал байдаг. Зарим жилд одоо хойно гадаад улс маань урах зардуул яахыг одоо бодлогоор одоо тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй гэвэл яахыг гэдэг үүднээсээ хүнсүтэй аж ахуйн засгийн газар Монголын төрөөс энэ газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж үйл ажиллагаа явуулдаг юм аа. Тэгээ энэ ч утгаараа хүнсүтэй аж ахуйн дэргэд тариалан эрхлэх дэмжих санг байгуулж тариалан эрхлэх дэмжлэг үйл ажиллагааг явуулдаг юм аа. Тэгэхээр бид нар ямар ч байсан цаашдаа тариалангийн салбараар дэмжиж явна. Дэмжиж одоо цаашдаа ч дэмжин, өнөөдөр ч дэмжин, өнгөрсөн үед ч гэсэн дэмжиж л явж байсан. Энэ бол бидний өөрөө үндэсний аюулгүй байдлын нэг бодлогын хүрээнд хийгддэг ажлын нэг юм. Тэгэхээр энэ импортын улаан буудааг тариаланчид хэлэхдээ Оросын улбаны улсын хамгийн чанар муутай, хамгийн муу гэсэн будаагаа манайд хямдхан нийлүүлдэг юм аа гэдгийг хэлээд байгаа. Гэвч аливаа улс үндэстэн хүнсний бүтээгдэхүүнийг импортлж авахдаа чанарын хамгийн өндөр шаардлагыг тавьдаг шүү. Тэгэхээр энэ тал дээр үрийн одоо импортын улаан буудаан дээр тавьж байгаа шаардлага манай улсын шаардлага юу? Хамгийн чанартайг нь авч чадж байгаа юу? Үрийн улаан буудаа, хүнсний улаан буудаа гэдэг хоёр буудаа хоёулаа хүнсний бүтээгдэхүүн стратегийн хүнсэнд ордгоо. Монголын одоо бүхэл улсад бол хариуц цэвэр хяналт шинжилгээний байгууллагууд гэж байдаг. Бүх улсад одоо тухайн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа энэ боловсруулаагүй одоо анхаарал боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн орж ирэхэд мэргэжлийн хяналтаа тавьж өгөл стандарт Монгол улсын стандартын шаардлага нийцсэн тохиолдолд Монголын хилээр нэвтрүүлдэг ийм бүхэл бүтэн одоо төрийн байгууллагын бүтэц тогтолцоо хяналт ажилтгаа. Тэнд одоо чанар муутай юм уу, ийм будаа, үрийн будаа, хүнсний улаан будаа орж ирэх ямар ч боломж байхгүй. Хоёрдугаар гэвэл бас өнөр экспортлогч улсын хорио цэвэр хяналтын улсын албад байдгаа. Тийм маш олон өөрөөр энэ хил дамжсан энэ хүнсний экспорт, импортын асуудал бол хил дамжсан 2-3 улсын хорио цэврийн байгууллагууд хяналт шинжилгээ дамждаг учраас чанар муутай ч гэдэг юм уу, ийм бүтээгдэхүүн орж ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тариалан хэлж байгаа дараагийн асуудал бол одоо бид нэр үр тариагаа тариа суулгах гэхээр үрийн улаан будаа байхгүй байна. Хүмүүсүүдээ аж ахуйн тариаланчдад үрийн улаан будаа байгаа. Гэхдээ бид нэр импортоор нэмж оруулж ирнэ гэдгийг хэлж байгаа ч гэсэн одоо хүртэл ямар нэгэн байдлаар импортын улаан будааны асуудал шийдэгдэг байна. Бид нарт бол тариалт хийх үрийн улаан будаа байхгүй байна гэж. За Монгол хэлэнд Монгол үгэнд манай ялангуяа тариаланч иргэдийн дунд үрээн идэхээр үрээгийн гэдэг юм үг байдаг. Ямар ч тохиолдолд тариаланч иргэн маань үрээн авч үлдэх ёстой байдаг. Мэдээж түрүү хэлсэн би 47 орчим мянган тонн үрийн удааны бид нар зөвхөн үрийн хүнсний улаан будааны тухай яриад байна шүү дээ. 47 орчим мянган тонн хэрэгцээ байдаг. Үүнээс одоо 27 орчим мянган одоо тариаланч иргэдээр бол бас эн чинь өөрөө 1000 гаруй аж ахуй нэгж байгаа шүү дээ. Энэ дээр бол одоо аж ахуй яг өөрийнхөө ажлыг хийгээ явж идэг олон зуун тариаланч байдаг. Яг одоо өөрийнхөө будааг өөрийнхөө хэмжээнд хэрэгцээнд аваад үлдсэн ингээд тариалтаа хийгээд явж идэг. Зарим одоо газар хүмүүс маань үрээн идчихэд одоо биднээс одоо тийм үү яамаас гэдэг юм уу төрөөс гэдэг юм уу тариалан эрхлэх дэмжих сангаас заавал өөр өгөөч гэдэг юм уу ийм зүйл шаардаж байд. Ийм зүйл бол зөвхөн ч муутай. Гэхдээ өнөөдрийн байдлаар тариалан эрхлэх дэмжих сан байна 6500 тонн үрийн улаан будааг бол нөөцөлдсөн байна. Одоо бас импортоор оруулж ирж байгаа зарим нэг компаниудаа хэлцээр хийгээд нэг 3-4 орчим тонн үрийн улаан будаа оруулахаар эхний шатнд ачлалтанд хэлцээ гэсэн мэдээг өгч байна. Өөрөөр хэлбэл одоо 10 орчим мянган тонн бид нар үрийн улаан будаа тариалан эрхлэх дэмжих сангаас 30% урьдчилгаа төлбөртэйгээр тариаланч иргэдэд зээлээр нийлүүлнэ. Харин энийг үдэж байгаа тариаланч иргэн маань байвал яаралтай тариалан эрхлэх дэмжих сан дээр очиод өнгөрсөн жил судалгаа яаж судалгаа авалт хийж байсан тэр хэмжээгээр захиалгаа өгөөд төлбөр өгөөд гэрээгийн байгуулад үрийн будаагаа аваад нөөцлөд явах ёстой. Үүнээс гадна бид нар бас онцгой байдалтай тодорхой хэмжээний тодорхой тооны улсын нөөцөд хамаардаг үрийн улаан будаа байдаг. Энийг бол бас борлуулалтанд гарна. Яг улсын хэмжээнд 10 мянган тонн тариаланчд болоод
тариалан эрхлэх дэмжих санд дутагдж байгаа нөөцөл тодорхой улсын хэмжээнд 20 мянган тонн гэж гарсан. Энэ хүнсний өрийн улаан буудаан дутагдж байгаа асуудлыг одоо хүнс хөдөлгөөн аж ахуйн сайд бас улсын хурлын газарт оруулж шийдвэрлүүлээд нэмэгдсэн өртгийн албан татвар болоод гайлын татвараас чөлөөлөх асуудлыг оруулж шийдвэрлүүлсэн. Ингээд 20 мянган тонн өрийн улаан буудаан квотыг ямар нэгэн одоо асуудалгүйгээр компаниудад олгож байгаа. Хэрвээ компаниуд маань гадаадаас Оросын холбооны улсад хямдхан өрийн улаануудаа байдгаа гэж үзэж байгаа зарим нэг компаниуд маань илүү элит сортын одоо супер элит сортын үрээ авъя гэж байгаа компаниуд маань аль хэвчээ 1-2 сард одоо квота аваад худалдаа авалтаа хийхдээ Оросын холбооны улс руу бас төлөвлөгчд нь явцсан. Энэ бол одоо дөнгөж өнөөдөр сэлж байгаа зүйл биш. Ихэдэл бүхэл үеийн турш энэ үйл ажиллагаа хэрэгцээтэй шаардлагатай байгаа. Зүгээр агцгүй энэ одоо өнгөрсөн жилийн ганц гэдэг юм ийм нөхцөл байдалтай тулгсан байдлаар ямар нэгэн компани өөрийнхөө зээлийг өрийг тэглүүлэх бага хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх ийм асуудал бол байж болохгүй. Тэгэхээр тарилчдад хэлээд байгаа дараагийн нэг зүйл бол ямар нэг тендергүйгээр зөвхөн бэлэн мөнгөөр биднийг хангаач гэж хэлээд байна. Энэ боломжтой. Үгүй энэ ийм өөрөө улсын төсвийн мөнгө одоо нөр төрийн бол орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчлэх худалдан авах тухай хууль гэж байдаг. Одоо төсвийн тухай хууль гэж сар олон хууль байдаг л да. Бэлэн мөнгөөр одоо бэлэн мөнгөд хараадаг ийм зохицуулт бол байхгүй. Энэ зөвхөн халамжийн одоо харилцаанд л одоо хүүхдийн мөнгө ч гэдэг юм уу одоо бусад мөнгө төрөйг олгодог шүү дээ. Ийм зохицуулт байхгүй. Харин төрөний тэр хэлсэн хөнгөлтэй зээлийг бол аваад явах боломжтой. Таны би ярианаас ингэж ойлголоо л да. Өрийн улаан буудааг бол тариаланчдад олгоод эхэлсэн байх. Тэр бол явж л байсан асуудал юм байна. Гэвч тариаланчид яагаад өрийн улаан буудаа байхгүй Монгол улсад бид нар юугаар одоо тарих юм? Хаваарын улаан буудаагаар тарих нөхцөл байдал үүсчээд байна гэдэг зүйл хэлээд байгаа. Нөгөө талаас хөгжлийн банкнд энэ одоо 100 тэрбум тэрбумын хөнгөлтэй зээлийн асуудлыг хөрвүүлээгүй байна. Ямар ажиллаа хийгээгүй байна гэдэг байгаа. Энэний цаана ер нь ямар эрх ашиг байна гэж таарч байгаа. Үгүй тариаланч гэхлээр яг яг тариаланчид тэгэхээр өнөөдөр 1500 орчим олон мянган тариалж иргэд байдаг. Тэгээ энэ иргэдтэй бол мэдээж одоо өнөөдөр ирж байгаа тариалан эрхэлж байгаа холбоот ч гэх юм энэ бас төлөөлөлтөд бол хүнс хөдөлгөөн аж ахуйн банк уулзаж одоо энэ асуудлыг яаж шийдвэрлэж гэдэг юм уу санал бодлоо солилцоол явдаг. Тухайн асуудалд зүгээр бид ямар асуудал байр сууриас гэж хандж байгаа хувийнх нь үзэл бодлоо илэрхийлэх их учраас тэнд бол би бол ямар нэгэн байдлаар нөлөөлөх ч гэдэг юм уу тийм зүйл боломжгүй. Гэхдээ үнэн зүйлийг үнээр нь ярих ёстой байх. Мэдээж олон тариаланч тунд сайн тариаланч байна, мууч тариаланч байна тийм ээ. Сайн тариаланч нь бол одоо бүх юм асуудлаа шийдээд техник хэрэгслийг бэлдээд одоо бэлтгэл ажилдаа ороод өрийн бодтойгоо худалдаж аваад бэлтгэлтэй ажилдаа ороод хийгээл явцсан байгаад. Тэгээ зарим нэг нь болохоор тэр өнгөрсөн жилийн зээлч юм уу одоо төлөвлөгөөч юм ингээд явж байгаа батал үүсэхгүй. Дараагийн нэг асуудал бол энэ тариалан эрхлэгчид маань бас хүнс хөдөлгөөн аж ахуй яам тариаланчдад нийлүүлж байгаа комбайн трактор гэдэг тоног төхөөрөмжүүд үнэтэй нийлүүлэгдээд байна. Тэгээ чанар муутай гэдэг. Энд дээр тайлбарлах байна. Уу яг тариаланчд гэхээр яг тэр гэж нэрээр нь хэлэх ёстой л доо. Мэдээж нийт одоо тэнд цаана 7000 тариаланчтай байгаа бүгдээрээ тэгж хэлж байгаа юм уу? Эсвэл зөвхөн зарим нь одоо хувийн ашиг сонирхлын өмнөөс тэгж хэлж байгаа юм уу? Мэдэхгүй. Тэгэхээр би танад телевизийг тэр яг компанийн авцсан таны хэрэгслийн авцсан газар дээрээс нь очиод сурвалжлаад үнэхээр үнэтэй байгаад байгаа юм уу? Хямдхан байгаад байгаа юм уу гэдгийг би сурвалжлаасаа гэж хүсэж байна. Тэр хүмүүс ямар байгаа яг авцсан шийдсэн одоо зээлийн шийдээд тариалтаа орцсон байгаа ийм хүмүүстэй бас уулзаад асуудлаа шийдвэрлэл одоо олон түмэнд төлөвлөл илүү ойлгомжтой байхаа гэж ойлгож байна. Бидний зүгээс бол ямар нэгэн байдлаар энэ өөрөө хууль дүрм журмынхаа дагуу одоо төрийн өмчөөр бараа үйлчлэлийн худалдаа авах тухай хууль гэж байдаг. Түнчлэн бас олон улсын гэрээнийхээ дагуу нийлүүлэгдэж байгаа ийм одоо техник хэрэгслийг бол олгоод явдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд бол бид бас бүгдээр дахиад бас хөнгөлтэй зээлийн хүрээнд нийлүүлэгдэх трактор компани асуудал маань 2-3 жилийн хугацаанд 12 хоноос хойш гацсан байсныг бас зөвхөн аж ахуйн сайд шинээр томилогдоод энэ бол тариаланч их хэрэгтэй техникийн дэмжлэг үзүүлэх ялангуяа техникийн шинжилгээ хийхэд бол их хэрэгтэй зүйл байна гэдгийг асуудлыг одоо хүмүүсд аж ахуйн төрийн нарийн болон бусад албаны олон шалтгаанд даалгаад шийдвэрлэх гэсний дагуу бид нар бас өнгөрсөн жил энэ
бүгд нэгтгэдэг бас орж ирэх техник хэрэгслийг бол яг цаг хугацаанд бас оруулж ирж тариалж ирээдүйд бас зээлээр худалдсан байгаа. Энэ өөрөө жилийн 2% хүүтэй тодорхой эхний 5 жилд нь бол төлбөрөөс төлөгддөг зээл хүүгээс төлөгддөг ийм нэлээд тийм өнгөлтэй боломжтой болсон зээл байгаа. За дээрэс нь одоо намар автобус компаниудыг 50 орчим компаниудыг оруулж ирж бас зээлээр нийлүүлсэн. Ерөөсөө л одоо 6 хоногийн дотор бүгдээрээ борлуулагдаж дууссан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар танай энэ техник чинь болохгүй байна. Болж байна ч гэдэг юм уу. Ийм гомдол албаар ёсоор ирээгүй байна. Нэгд нийлүүлж байгаа цааталт компани дистрибьютор газрууд байдаг учраас тэдгээр газрууд бол энэ техник үйлчлэгийнхаа засвар үйлчлэгийг хийгээд цаг тухайд нь хийгээд явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил бол цагаар нөхцөл байдлаас үүдээд тариаланчид 80% ургацсан алдцаа гэдэг хэлээд байгаа. Энэ жилийн хувьд ер нь цагаар нөхцөл байдал ямар байх бол ургац одоо тарих ураах те ургац урах гэдэг энэ үйл явдлууд нь яаж өрнөнө гэж хүсэж аж ахуйн хэлж байгаа вэ? Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн тухайд бас цагуурын мэдээгээр олон жилийн дундч байна гэсэн мэдээг л өгсөн. Тэгээ энэ мэдээг хэрэглэж төмбөд аж ахуйн болоод тариаланч иргэд аж ахуйн нэгжүүд бол хэрэглэгчээ. Тэгээ энэ мэдээллийн одоо дундаж байсны тагаад хариултаа хийсэн харамсалтай нь одоо өнгөрсөн 5-6 сард бол яг тоглолтын хэмжээнд бороо хэмжээс ороогүй улсын одоо Монгол орны баруун бүсээр бол харин хэцэнгуй их бороо хортой байж орсон байдаг. Гэхдээ тухайн үед бол яаралтай арга хэмжээг бид байгаль орчны яамтай бол нэлээд бас боломжийнхаа хүрээнд авсан. Өнгөрсөн 25 жил бас үлэгдээгүй ган тохиосон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр аймагуд дээр байсан сумны одоо илүүдэлтэй сумуудыг бол бүгдийг нь одоо тухайн үед 5-6 сар тариалангийн бүс нутглууд татаж одоо бараажуулах ажлыг бол байгаль орчны бол маш сайн гүйцэтгэсэн. Энэ дээр одоо хүнсүдэ аж ахуйн сайд бас засгийн газар тогтоол оруулж 1000 орчим сум худалдаж авах ийм мөнгө сөхөөгөөс шийдвэрлээд явж байсан. Үүний хүрээнд бас тодорхой хэмжээгээр худалдаж гарч зарим иргэд аж ахуйн өнгөрсөн жилийн дунджаар бас зарим иргэд бол аж ахуйн нэгжүүд байна. Гаагаас 22 центр хүртэл авсан шүү дээ. Яг одоо яг ганцтай байж байгаа гэж явах тохиолдолд яг нэг дор газар байгаа зарим компаниуд маань одоо авах залтсан байхад яг зэрэгэлдээ байгаа нөгөө компани бол бас гаагаас 17 хүртэл центр авах жишээ. Энэ бас цаана технологийн асуудал, өрийн сонголтын асуудал ч гэх юм уу ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр тариалан бизнес эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд маань илүү бас технологийн талдаа тэр өрийн будааныхаа сонголтынхаа асуудалд мэрэгжлийн эрдэмтэн тийм ээ одоо доокторуудыг оруулж зөвлөгөө агрономуудаас зөвлөгөө авч бас тариалт хийж байгаа бас зүйтэй гэдэг нь бол мэдээж өдөөгөр явж бас тариалчтай уулзж байхад бол энэ харагдаж байсан. За баярлалаа танд. Баярлалаа. Өнөөдрийн зочны ярилцлага хаврын тариалт болон Монголын гадар тариалангийн салбарт үүсэж байгаа нөхцөл байдлын талаар ярилцгаар хүс үдэ аж ахуйн хүс үдэ аж ахуйн яамны тэрийн нарийн бичгийн дараах Арин болтой ярилцлаа. Анхаарлаа тавьсан баярлалаа.